Цэцэг хатан. Цэцэг хатан болбоос ойруудын 9 тайшийн 2 дугаар охин болж төрсөн. Түүнийг нас бий хүрэхэд 9 тайш инх их харуuцаг жононд гэргий болгон сонирхсан. Өөрөөсөө 6 насаар дүү жононтой ханилж удаагүй байтал 9 тайш өөрийн эхийг хороосон гэх шалтгаанаар Монгол ноёдод өссөн гэтэж хүргэнээ хөнөөж цэцэг охиноо ойрод түмэн рүү татан авчруулах болов. 9 тайш охиноос нь хэрвээ нуган үр төрүүл хороож, охин үр төрүүл бусдад өгөх хүсэлтэй. Гэвч цэцэг тэр цагт 7 сартай жирэмсэн үлдсэн тул өөрөө ирж сойрхох боломгүй байжээ. Энэ учраас самар хатан өөрийн дэргэд түүнийг авч 30 үрээ асрах болсон. Төрсөн охиноос мэндэлсэн хүүхдийн хүсийг мэдхээр 9 тайш эцгийнх нь тагнуул туршуулууд байн эргэлдэж тэр бүхэнд цэцэг нуган үр төрснөө нууж охин үр төрсөн хэмээн итгүүлэхээр охин дээл хөмсүүлж төмсгийг нуун дарж бийдсүүлж мөн зарц шивгчний ижил насны олон охид дунд охин мэд хувцаслан хамт өсгөж ийж хүүгийнхээ амийг аварчээ. Энэ улбаагаар Батмөнх жонон бол охин хувцасд дуртай, охин лугаа ааштайгаар 5 хавар хүртлээ эмэг их самар хатны дэргэд өсчээ. Гэвч ойродод нөлөө бүхий өндөр эмэг их самар хатны бие чилэрхэж бас хөвөөнө өсөж томрон цэцэг нуган үрээ цааш нуу харахгүй болсон тул самар хатанд даатгаж түүнийг аюулгүй газар одуулж өгөхийг хүсжээ. Самар хатан 4 жанжин хөлөглөж Баян мөнхийг Монголын төв нутаг руу илгээж 30 үрээсээ сорог тасарсан түүхтэй. 9 тайшийн хилэн бадарч хүүхдээ охин гэж худал хэлсэн. Бас оргуулсан хэмээгээд төрсөн охиноо цаацалжээ. Цэцэг хатан нь үрийнхээ төлөө эцэгтэй цаацлуулсан эхийн эмгэнэлт богинохон амьдралтай. Жононгуудын дундаас хамгийн итгээ тааштай нь Баян мөнх байсан юм. Ирэлхэг зориг, байлдааны чадвартай хэрн эм хүмүүний хувцаст их дуртай жонон байлаа. Эмэг их ээж хоёрын алдаа энд л байсан юм. Иймээс халах ноёд түүнийг хаан болж чадахгүй гэд тоосонгүй. Тийм ч учраас мандуулгаан түүнийг харгүйгээр дэрэгдээ байлгаж чаддаг байсан. Гэвч муу санаатай, дотор бодолтой эсмэл түүнийг төрхирч чадсан юм. Ийдэг зөөлөн эмэг хүмүүний ааштай Баян мөнх нь юр хаан байхаар харагдахгүйч Тэнгэрийн ивэлэр нэгэн нуган үр төрүүлж тулгын угсааг оргүй устгаас аварсан түүхтэй.